Цэцний явдлын бичиг өгч үү? За байчаарай. 1 2 компани. За. Оройн. За оройн. UAE Entertainment 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За мөн бэлэг цэврус Skympix компани бэлэг цэврус хамтран ажиллаж байгаа. За ус цэвэршүүлэгч тий цэврус ус цэвэршүүлэгч Skympix-ийн ус цэвэршүүлэгчнүүд нэвтрүүлгийн түншээр ажиллаж байна. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega. За бид хоёр 417 гээд энэ нэвтрүүлгийг шүүх CGM-ийн сайт дээр байгаа, нээлттэй байгаа хэрэгүүдийн одоо шүүхийн протокол гэсэн үг тийм. Шүүхийн тэмдэглэлээс нь бид хоёр уншиж хагаад сэрэмжлүүлэх болох үүднээс за хэрэгт оролцсон хүмүүсийн нэрийг нь за хэрэг болсон тухайн хэрэг болсон он сарыг нь хэрэг болсон газрыг нь азар хоног нь өөрчлөөд за ингээд ер нь бол бид хоёр уншиж өгж байгаа тийм болохоор ер нь бол эхлээд нэг хэрэг ингэж харилцаж ярьдаг гэсэн бол одоо биедээ нэг ийм хэрэг ийм хэрэг болжээ гэж сэрэмжлэх үүднээс ярьж өгж байгаа. За өнөөдөр та ямар хэрэг ярих гэж байгаа? Би өнөөдөр ажлын байрны дахь бэлгийн дарамт гэсэн ийм хэрэг байна. Гэхдээ энэ их сонирхолтой. Тийм сонирхолтой ч явахгүй нэг тийм ер нь нэг юм сонин чинь уг нь ажлын байрны бэлгийн дарамт амссан хүн нь буюу эмэгтэй хүн гэхдээ ингээд өргөдлөгдөг байтал эрэгтэй хүн бэлгийн дарамт учруулсан гэсэн мөртлөө өөрөө ингээд намайг ингээд одоо худлаа ярьж яваад байна. Тэр эмэгтэй гээд ингээд өргөдлөгөөд ингээд хэмжил гаргасан ийм ажлын байрны бэлгийн дарамт гэдэг дээр эмэгтэйчүүд ингээд шүүхэд ханддаг үл эсэргээрээ эрэгтэй хүн шүүхэд хандсан ийм гачирхалтай ч гэмээр юм уу ийм хэрэг болсон байх. Гачирхалтай гэдэг үг л тохирох юм билээ. Сонирхолтой гэхэлэр бол амар юм юм. Тийм бай, тий харин гачирхалтай. Сонирхоод гэдэг нэстэ сайн юм билээ. Хачин хэрэг гэвэл зүгээр юм шиг үлээ. За чи болохоор миний өнөөдрийн ярих хэрэг болохоор туслах багштай задуулсан 4 настай хүүхдийн талаар хэрэг. Ер нь үе ингээд шүүгэх юм те ингээд нөгөө юуны камераар ингээд хүүхд зодж байгаа цэрлэгийн багшийн бичлэг те. Тийм. Сэрэмжлүүлэх нь юу юм ингээд тэгэхээр ер нь хүүхд чинь нөгөө ингээд ямар нэг юм зохиулсан, зодуулсан иймэрхүү шарахтай ирэх юм бол камер шүүх нь хамгийн зөв юм байна. Тийм. Тэр үүднээс өнөөдөр би юм хэрэг ярина. За. Би хэрэгээс эхлэе те. За өнөөдөр ярих байгаа энэ 4 настай хүүхдийн хэрэг гээд байгаа шүү дээ тий. Энэ хүүг Амин гэд нэрлэлжээ. Хэдүүлээ Амин гэд нэрлэлжээ. За тэгвэл тэр зодсон гээд байгаа туслах багшийг нь болохоор Туяа гэж нэрлэе тий. За тэгээд энэ чинь цэцэрлэгт чинь нөгөө 2 багш байдаг шүү дээ. Үндсний багш байгаа, туслахны багш байгаа тий. Үндсэн багшийг нь Сайна гэд нэрлэлжээ. За ийм Сайна Туяа гэдэг 2 багш дээр Амин гэдэг хүүхэд цэцэрлэгт явдаг байх нь шүү дээ тий. Тэгээ энэ хэрэг явдал болохоор 2022 оны 2 сарын 11-ний өдөр болсон үйл явдал. За мэдээж энийг өөрчилсөн тийм ээ. За тэгвэл энэ шүүгдэж байгаа хүн Туяа гэдэг энэ туслах багш зодцсон учраас түүнийг шүүгдэгч гэж явж байгаа. Тэр хүн ямар буруу хэрэг хийсэн бэ гэхээр ингэсэн байгаа. За шүүгдэгч Туяа нь Баян зүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн тэдгээр цэцэрлэгийн А бүлэгт туслах багшаар ажиллаж исэн. За ингэж ажиллаж байхдаа 2022 оны 2 сарын 11-ний өдөр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан бага насны хүүхэд болох 4 нас 10 сартай Аминг бие хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээрэж санал дээр суухад нь өгөнд орохгүй байсан. Өөдөөс хилээ гаргасан. Гэдэг ийм шалтгаанаар баруун чихрүү нь гараараа зогсон. Аюу хүчтэй. За тэгээ гараас нь шүүрч авч унгаагаад нуруу хэсэгт нь хөлөөрөө өшгөлсөн. Пих. Бараг харгас гэж хэлж болохоор агааз 4 настай жаа хүүхд штэ. Тэгээд мөн санал руу түлхэж суулгангуудаа нүүрлүүн алгадах зэрэгээр ингэж зодсон байгаа. Юу за. Ер нь бол надад үнэхээр энэ хэрийг уншиж хахад за яг шүүх хэмнэлгийн дүгнэлт нь бол яг хөнгөн зэрэгтэй гэж гарсан л да. Гэхдээ миний 4 настай хүүхдийг ингэж зохих юм бол би энийг бол хэрцгий хэрэгэл гэж бодно. За ингээд Амин гэдэг хүүхдэд эрүүл мэндэд ийм хохирол учруулсан. За тэгээд ер нь бол тодруулаад хэлэх юм бол Амингийн хамарт цус хуралт. За зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан. Тэгээд хүүхдийн аливаа үйлдэл эсвэлдэхийн төлөө удаа дараа хэрцгий харьцаж
бие махбодын сэтгэл санааны шаналл зовир үсгэсэн гэмт хэрэг үйлцээ ингэж ийм шүүх хурлын дүгнэлт гарсан баг. За. За тэгээд энэ хэрэг дээр амин гэдэг энэ 4 настай хүүхд өөрөө мэдүүлэг өгнө шүү дээ мэдээж тийм ээ. Юу гэж мэдүүлэг өгсөн гэсэн чинь намайг цэцэрлэгт ангитай байжсэн чи өдөр туяа өгш гараараа миний хамар луу за дараа нь нүүрлүү зогсоо бас гараас татаад чирхэд би маш их хөлсөн гэж өгсөн байгаа. Тэгээд миний хамраас цус гарсан дараа нь багш миний гараас татаад ариун цэврийн өрөө рүү орж миний хамраас гарсан цусыг угааж өгсөн. Тэгээд орой цэцэрлийг хараад имээдээ багш цоцсон талаар би хэлсэн гэж амин мэдүүлэг өгсөн. За тэгвэл 4 настай хүүхэд чинь мэдээж нөө насан туршиг уучраас түүний хууль ёсны төлөөлөгч гэж хүн байна тийм үү? Хууль ёсны төлөөлөгчөөр нь аав нь мэдүүлэг өгсөн мэлээ л дээ. За аавынхны мэдүүлгийг сонирх энэ айгу тийм хачирхалтай юм болсон мэлээ. 2022 оны 2 сарын 11-ний өдөр эмээн цэцэрлэгээс очиж авахт нь манай хүү имээдээ миний хамраас их цус гарсан гэж хэлсэн юм байлээ. За. Би ахыгийн сургуулаас аваад гэртээ очиод харахад баг хүү амин хамар нь хавтцсан. Тэгээд энэ хавдар нь бүр ингээд 2 нүд рүүгээ ороод хавтцсан. За. Тэгэхээр амар цогсон байгаа. Тийм байна. Хүчтэй цохиж. Тэгээд нүдний эргэн тойронд нь цус хурцсан. Тэгээд бүр юм цусан улаан цэгнүүд үүссэн байсан гэж мэдүүлсэн байгаа байхгүй юу? За. Тийм тэгээд ийм болсон байхаар би яасан миний хүү юу болсон ингэ асуусан. Тэгсэн чинь манай хүү надад хэлэхдээ тоёо өгш намайг гараараа хамарлуу дараа нь нүрлүү цохоод байсан гэж хэлсэн. Амин ингэж автаа хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр нь би Ахлах хангийнх нь багш руу уцтаад одоо нөгөө яг үндсэн багш руу уцтаад гэсэн үг шүү дээ. Манай хүүг танаа туслах багц оцсон юм шиг байна. Хамар нь хавтсан байна гэж би сайн авахч хэлсэн. За тэгсэн чи багш нь өдөр номд сайхан бэлгүүн гэх 2 хүүхдээ тоглож ирсэн. Тоглож байгаад энэ хэд хоорондоо мөргөлдөөд тэгээд газар унангуудаа нүүрэн дээрээ нөгөө хевсэн дээр унахтаа ингээд нүрээр нэдрээд унтсан юм шиг байна гэж сайнаа багш нь хэлсэн гинэ гэж тайлбарсан гэж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт нь нөгөө нэг аав нь болохоор багшаа унсан байсан ч унаагүй байсан ч би нэг өдөр очиж камер шүүз үзнэ гэж хэлсэн юм байна. За тэгээ ингээ хэлсэн чинь нөгөө туслах багш туяа нь над руу юу ч болоогүй юм шиг ярьсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр аав нь сайнаа багш руу ингээ дуцаар яриад дуусныхан дараа сайнаа багш нь туяа багш руу залхсан байгаа байхгүй. За энэ амингийн нүүрний юм болцсон байна. Ар гэрээс нь уцтаад байна гэж утцсан байгаа юм шиг. За тэгэнгүүт нь нөгөө нэг багш юу ч болоогүй юм шиг ингээ сайхан амингийн аав руу залгаж байгаа штэ. Тэнгүүтээ өдөр унтсан юм аа. Тэгээд номд сайхан бэлгүүн амин гурав тоглож байгаад мөргөлдөөд унтсан. Тэгээ хамраас нь цус гараад ангууд нь би амингийн цамцыг нугааж өгсөн гэд ингээ сайхан юу ч болоогүй юм шиг ярьсан байгаа байхгүй. За тэгэнгүүт нь аав нь за би ямар ч гэсэн камер шүүнэ. Хамар нь ийм амир болцсон байна гэж хэлсэн чинь туслах багш нь ингэсэн юм байна. Би нэг өдөр ажилдаа очихгүй хаа. За. Ажлаасаа гарах гэж байгаа. За. Сайнаа багш бичлэг үзүүлсэн гэж над руу хэлсэн. Тэгэд миний сайнаа багш руу явуулсан бичлэгийг нь одоо тэр нөгөө нэг туслах багш нь л үзсэн юм шиг байгаа. Аав нь хүүгийнхаа хамар нь юм болоод нүд рүү нь хавдаад ингэсэн байна гэдэг бичлэгийг нь хийгээд сайнаа багш руу явуулсан юм байна л та. Гэсэн сайнаа багш нь одоо туяа багш та үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээд туяа багш нь тийм байдлыг харангуудаа өөрөө бүр дотроо ингээд кал амар айсан байгаа. Ер нь бол би ажлаасаа гарахын тодорхой болсон юм байна гэдэг бичлэг хараад мэдсэн юм шиг байна. Тэгээд аав руу ингэж уцтахтаа за ер нь бол би нэг өдөр ажилдаа очихгүй ажлаасаа гарах гэж байгаа гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд за тэгээд бид мэдүүлгийн үргэлжлүүлэх бол ингэсэн юм шиг байгаа. Тэгээ ингээд хоорондоо харилцангууд нь туяа багш руу би хариу бичээгүй гэд энэ зүйл болохоор чатар болсон юм шиг л. Би нөргөө чатлаад шүү дээ тий. За тэгээд нэг өдөр болохыг нь хүлээж агаад бүтэн сайнны орой байжсэн чинь 18 цагт над руу мессеж үтсэн. За туяа багш нь мессеж үтчихэж байгаа. Орой мэндэ их чинь чамаас нэг юм гуух гэсэн юм аа. 7 хоног ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөе гэж бодож байна. 2 дахь өдөр багш нь нээлттэй хичээлдээ тэрийг өнгөрөөгөөд цалин мөнгөө бодогдоод орохоор нь хөдөө явах гэдэг. Аавыгаа алдаад удаагүй байгаа. Ээж маань харуулт өгөөд удаагүй байна. Сэтгэл санаагаар унаад өстой байж болох сууж байх газраа олж ядчихна гэж бичсэн байгаа мессежээр. За тэгвэл өргөжлүүлээд би 6 сар савны хавдар гээд хүн тавлгаанд орсон. Тэгээд миний дүүгчтэй нэг удаа тусалд хөө ажлын тушаал энтергээд хэцүү мөнгөний хэрэглээ их байна. Их чинь өөрөө өргөдлөө өгөх гэж байгаа. Ээж хүн гэдгийг манд бодолцоод багштаа нэг жоохон туслаад өгөөч ээ. Тэгээд камер шүүх бах. Тэгээд камер шүүжүүл би өрөөнд дуудагдана. Хэдий ямар нэгэн хийсэн буруу зуршил байхгүй ч гэсэндээ дуртай ажил хамт олон маань гэдэг ийм олон жилийн өнгөрөөсөн болохоор би ингэж нөгөө камер шүүлэх жоохон дурамчхан байна гэж
аав руу мессеж бичсэн байгаа юм. За. За тэгэнгүүт нь хариуд нь аав нь юу гэсэн гэхээр нь буруугүй лайх юм байхгүй шүү дээ. Тийм ингэж хэлээд байгаа болохоор ч л би камер шүү үзмээр байгаа. Ааха. Тийм гэж хэлээд 2 сарын 14-ний өдөр буюу өглөө нь 9 цаг 30 минутанд яг хэрэг гарсан өдрийн 10 цаг 30 минутаас нь хойших камерыг нь очил дээр нь очиж шүүжээ. За. За нэгд өдөр камер шүүн гэснээрээ шүүсэн. За тэгсэн чинь манай хүүхдийг санал дээр сууж байхад нь туяа өгш ирээд баруун талын чих рүү алгацсан. Ааха. Тэгээ уйлаад ахаар нь гараас нь чирч татаад цаашаа яваад гал тогооны тавилгын урд унгаагаад нуруу нүшгэлсэн. Йоо, за. Тэгээ босоод ирэхээр нүүрлүү нь алгадаад санал руу бүр ингэ шидэж суулгаад тэгээд нүүрлүү нь олон удаа алгадаад байсан. Пүү. Нэг алгадаагүй олон удаа алгацсан байна. Тэгээд ариун цэврийн өрөө рүү чирч аваад орсон бичлэг байлээ. Ариун цэврийн өрөөнд байж байгаад 5 минутын дараа гарч ирсэн 10 цаг 47 минутанд оронгуудаа 10 цаг 52 минутанд 0 өрөөнөөс гарч ирсэн. Энэ хооронд бас цоц юм уу яасан мэддэхгүй байгаа байхгүй. Тэрнээс өмнө бүх хүүхдийн чих рүү алгадаад манай хүүхэд уйлсан чинь чирч аваачаад зодсон байсан. Тэгэхээр энэ багш ганцхан аминг зодоогүй тэнд сууж исэн бүх хүүхдүүдийг алгацсан байгаа байхгүй. Энэ камер дээр ингээд үлдсэн. Тэгээ хохирогч аавын мэдүүлэг нь болохоор яг ийм билээ л дээ. Амар хэрэгс юм болсон. За тэгсэн чинь одоо энэ дэр чинь нөгөө гэрчээр мэдээж нөгөө үндсэн багш нь буюу сайхна гэдэг багш орж ирж мэдүүлэг өгнө шүү дээ тий. За түүний мэдүүлэг юу гэсэн гэхээр туяа нь миний удирддаг ахлах хаа бүлэгт миний туслахаар ажилладаг бөгөөд манай ангид дан 4 настай хүүхдүүд явдаг юм аа. Тэгтэл 2 сарын 11-ний өдөр би өглөө 6 цагт ажил дээр ирээд манай ангийн хүүхдүүд 9 цагт гэхэд бүгдээрээ ирсэн байсан. Учир нь би хуурийн дагуу ирсэн байсан учраас хуурийн дагуу ангийнхаа хүүхдүүдэд нээлттэй хичээл зааж дуусчаад тэгээд 10 цаг өнгөрч байх үед би салбар цэцэрлэг рүүгээ очиж бусад багш нарын хамтаар сургалтанд суусан. За ингээд 11 цаг 20 минутын орчимд эргэж цэцэрлэг дээр ирээд анги руугаа ороход туслах огч туяа надад хандаж хэлэхдээ амин номд сайхан бэлгүүн төгс 3 хоорондоо ноцолдож тоглож хагаад мөргөлдөөд тэгээд амингийн хамраа цус гарахаар нь би хувцсыг нь угаасан гэж хэлсэн. Тэгэхээр энэ ерөөсөө түрүүний бичлэг дээр 10:40-ээс 10:50-ийн хооронд болж ийн гэдэг чинь багш нар өгнүүлний 30 минутын дараа л ирсэн байгаа байхгүй юу. Тухайд амингийн хамар хэсэг нь ингээ улаасан байдалтай байсан. Тэгээд 18-ны өглөө 9 цаг үед амингийн аав цэцэрлэг дээр ирж хяналтын камерыг шүүж үзсэн. Би тэгт намд байсан. Тусдаа миний бие цугтаа камерыг шүүсэн л дээ. За тэгээд камер харж исэн чинь амин дээр ирээд чих хавцаа газар руу гараараа нэг удаа алгацсан. Санал дээр сууж байхад нь араас нь чирч унгаагаад чирч яваад галтгооны хэсэг рүү аваачаад нүүрлүүнд дахин нэг удаа цохишиг осноо 0 өрөөрөө дагуулж ороод 5 орчим минут болоод аминг 10 өрөөрөө дагуулж ороод удалгын хуцтай авчирч гарч ирж байгаа ийм бичлэг бичигдсэн байсан гэж ийм мэдүүлсэн бэл. Тэгэхээр ер нь бол камерын бичлэг дээр амингийн аавын мэдүүлэгч тэр багшийн мэдүүлэгч тэр ерөөсө зөрөхгүй байгаа байхгүй. Алгацсан нуруур жийсэн тэр юуны 0 өрөөрөө авч орсон. Тэгээд ер нь бол араас нь дахиад унсныхан дараа алгацсан гэдэг энэ юунууд бол байгаад байгаа. Мэдүүлгүүд бол яг ижилхэн байна. За тэгээд ийм хэрэг явдал болсон чинь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээ чимжийн дүгнэлт дээр ингэсэн билээ. Амингийн биед хамартан цус хуралт байна. Зөөлөн эдийн няцрал гэдэг ийм гэмтэл тогтоогдсон. Тэгээд энэ гэмтлүүд нь мохоо зөөлөн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. За эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учруулсан хохирол зэргийг тогтоох журмын 3.1-ийг зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтооглоо гэж. Тэгээд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтон алдагдуулахгүй гэдэг ийм дүгнэлт гарсан юм бэ лээ. За. Тэгэхээр ер нь тэр юуны бичлэгээс камерын бичлэгээс харахад бол энэ бол миний хувьд бол айгүй хэрцгий хэрэг байгаа даа байхгүй айгүй муухайгаар. Тэгээд за тэгээд гол нь ямар шийтгэл одоо тэр туслах багш шүүх энэ ч бүр шүүх дээр очсон хэрэг үү? Шүүх дээр очсон хэрэг тийм шүүх дээр очсон. Тийм тэгээ шүүгдэгч хамгийн гол нь яг шүүх процессын үед ингээд нөгөө аав нь ингээд шүүхэд хүчингүүд би бурууга хүлээж гинэ гэж бурууга хүлээсэн. Нэгдүгээр тэгээ шүүгдэгч дэрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар бол ингэсэн билээ. Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрснөөр туяа гэдэг энэ хүнийдээ 480 цагаар нийтэд тусдаа ажил хийх ялаар шийтгүүлжээ. За тэгээд
өдрийн 8 цагаар ажиллаж байгаа гэж тооцох юм бол нийтдээ 60 хоног буюу 2 сар нийтэд тустай ажил хийхээр ийм ялаар шийтгэгдээд өнгөрсөн хэрэг байна лээ. Тэгээд энэ мэдээж энэ шийдвэрийг гаргахад нөгөө өөрөгийн бурууга хүлээн зөвшөөрсөн нэтрэгээд нөгөө юунууд харуулж үзсэн тий. Тийм хамаарч байгаа л да. Тэгээд нэг юм амар хэрэг болсон билээ. Ер нь харин тийм бид нар нөгөө хүүхдийн үгээр үг хийгээд гэл аюух тэгдэг штэ тий. Гэтэл уг нь эсрэгээр харин ч хүүхдийнхээ үгийг аюу анхаарч сонсох хэрэгтэй байдаг. Тэгээд бид нар ингэ хүүхдээ тоодох штэ. Тий яг бидний үед л бүр тоодогчгүй байсан тий. Тий нэг баг хохин мохин чи яах гэж хүүг айлын хүүхдтэй зодолцсон ингээл өнгөрдөг гэсэн шүү дээ. Тий за хүүхдүүд ч одоо яа гэх вэ? Багш намайг зодоод багш ингээд одоо чинь харин тийм ингээд манай охин руу ингээд биеийн тэмрийн багш нь хөөш гэд амар эргэтэй хүн. Хоёр настай охин 2 дугаар анги охин руу маань амар муухай ойрлоод тэгээ ингээд зүрх нь пал гээд ингээд айгаад тий дахиад тэгээд тэр эргэтэй багшийг харахаар бүр ингээд амар айс амар муухай ойрлсон над руу гэд. Тий тэгээ би за дараагийн удаад дахиад миний охин руу ингээд орилох юм бол тий аавда хэлээ. Тий яагаад эрэгтэй хүн одоо 40 орчим насны 30-аад насны эрэгтэй хүн миний охин руу тэгж муухайгаар ингээд тийм амар муухай зочоож хүүхдүүдийн нүдэн дээр орилж байгаа юм бэ. Тий энэ чинь зодоогүй ч гэсэндээ ингээд асар их айлгаж ийн гэсэн үг шүү дээ. Дараагийн удаад миний охин тэгээ айгаад бэмгэнээд байвал яах юм бэ? Гэ би сургуульд чинь гомдол гаргана. Тэгэн гут бити хэлээ гэдэг хоо. Тий. Хүүхэд дараа нь ямар нэг юм болчиход өөрөө тэрийг ойлгоод ингээд мэдээд байгаа юм чи яах юм бэ бити хэлээ. Айгүй бол ингээд манай багш загна штэ. Тий. Хүүхд төртл ингээд нэг юм ингэчвэл нөгөөдөл нь айгүй бол танаа авч ингээд хэрүүл хийгээд мэгээд гэх юм уу юу гэх юм бэ. Харин хүүхэд өөрөө тэрийг өөртөл мэдээд тий. Тэгтэл хүүхдийг сайн анзаарч сонсохгүй бол уулна. Тий. Яг яасан. Тэгээ дээрээс нь ингээд би миний хүүхд ингээд буруу юм хийсэн байлаа ч гэсэндээ би ингээд хил амаараа уучраа олцдог тий ийм гэр бүлд нэг эвтэйхэн төлөвшүүлэх гэж ядчихахад зөв цэцэрлэгийн нэг багш ирэнгүүтээ миний хүүхдэд гар үрээд нуруу өшөглөөд алгатаа хамрыг ингээд хавдаад хамбал энэ амар муухай хэрэг. Ер нь харин яаж ч утсан зүгээр ялангуяа хүүхд бол тий хүүхд бие хамгаалах чадваргүй хүүхд бол яаж ч утсан л одоо хичнээн буруу юм хийсэн ч зодож шийдэх. Энд чинь бол бүр яаж ч одоо ойлгох гэдэг юм уу зөвдөх гээд хэлбэр биш шүү дээ. Тий. Муухай. За миний өнөөдөр ярьсан хэрэг юм байна. Тэгэхээр ер нь танаа өвчин ч юм уу те бид нар гэхдээ зарим тохиолдолд анзаардаг шүү дээ. Энд тэндээ шалбарсан байх юм бол нөө бүдрээд унчиж ийн нэтрэ гэдэг ч юм уу те. Ер нь шаардлагатай тохиолдолд камер шүүжийн зөв юм билээ. Хүүхдээс айгүй сайн асуумаар юм те. Яасан? Багш нь зодсон юм уу? Те яг ер нь зүгээр яг яасан? Эхлээд яасан? Одоо нэг үе явуулахад тэгээд бүгд камертай болсон учраас бас ч гэж ингэ багш нар бас нэг тий бас учиртай болж байгаа. Тэгвэл энэ чинь нэрчлэх баримт байхгүй айгүй төвхтэй тий. Тэгвэл нэг хил ам хийсэн болол өнгөрч тийм ээ. За хоёулаа хамтран ажиллагчаад тэгээд үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Sky Impix компани бэлэг цэвэр ус хамтран ажиллаж байгаа. За бэлэг цэвэр ус биш бэлэг ус цэвэршүүлэгчтэй. Тий. Ус цэвэршүүл. Цэвэр ус уугаад байгаа болохоор бараг тий. Тий цэвэр ус уугаад байгаа болохоор цэвэр ус гэж яриад ш нэрээ. Тий бид нар офис дээр авцраа тавьсан байгаа. Холбож өгсөн. Тий ус цэвэршүүлэгч тэгээд халуун хүйтнээрээ гарна шууд нөгөө төвийнхээ устаа ингээд өөртөө бүр авцраад суйрлуулад холбоод өгчихжээ лээ. Холбоо тэгээ ингээд тогтоогод өгч байгаа. Ханд агуулад ингээд усны хоолойг татаад тэгээд одоо ер нь бол нөгөө нэг цэвэр ус уухан ач холбогдол чинь биднэрт бол яриад хэрэг байхгүй шүү дээ тийм ээ. Энд тентхийн байрнуудад одоо зэвтэй ус гарч ийн тэрэгэл янз бүрийн юм байна. Тэгэхээр усаа цэвэршүүлээд уучвал илүү зүгээр. Тэгээд юу яагаад гэсэн манайх өмнө гэртээ ус цэвэршүүлэгчтэй болохоос өмнө нөгөө 7000 төгрөгийн ийм том 20 литрийн боллонтой ус хэрэглээсэн байхгүй юу? Тэр чинь эдийн засгт амар хортой юм байна. Одоо яг ингээд ажил дээр нөгөө нэг ийм ус цэвэршүүлэгчтэй болохоор хүн анзаард юм биш үү? Гэрт нэг ингээд нэг ийм боллонтой ус хэрэглээдсэн. Хоёрдугаарт ажил дээр бид нар чи өдрөө алга ингээд нэг 5 литртэй ус чирж ороод исэн чи 5 гэд мөнгө нь ерөөс ингээд сарын турш ингээд айгүй явчтiin байна. Харин нэг сая 300 мянган төгрөг орчмоор ч юм уу те ингээд та нэг юм дундаж үнэтэй ус цэвэршүүлэгч аваад тавьчих юм бол эн чин насан туршийн юм болоод явчих. Тэгээ нөгөө ус цэвэршүүлэгчнийхээ шүүлтүүрийг эднэх өөрөө ингээд ер нь бол 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэж аахгүй. Тэгэхээр Солонгосоос өмнө Солонгосоос ер нь бараг л Улаанбаатарт анхны Солонгос ус цэвэршүүлэгчийг оруулж ирж хэрэглээд нэвтрүүлж ирсэн ийм Sky Impix гэдэг компани юм билээ л дээ. Тэгэхээр нэрээ ингээд бодонгууд 17 дахь жилдээ яг энэ ус цэвэршүүлэгчний шүүлтүүр тэгээд бидээ суултуурыг оруулж ирж нийлүүлж сервисээ өөртөө хариуцж байгаа болохоор таны ингээд нөгөө ус цэвэршүүлэгчтэй хугацаа дуусч яана солиулаарай гэл
шүүлтүрээ өөрөө ирээ солиодох юм бэл. Харин тэр нь гоё. Тэгээ дээрэс нь 17 жилийн туршлагатай гэхээр энэ одоо манай томоохон байгууллагууд, том газрууд бүгдээрээ л хэрэгэлдэг юм байна л да. Одоо жишээлбэл олон улсын байгууллага төслүүд гэж байгаа. Байгаль орчны яам байна, боловсрол шинжилгээ ухааны яам байна, төрийн ордон, нийслэлийн газрын агентлууд, англи энтгийн элчин сайдын яамдууд гэж байгаа. За тэгээд банкуд байсан. Тий, банкудаас одоо дурсах юм бол одоо маш олон банкуд байгаа. За жишээлбэл за голомт байх шиг байсан. Тийм байна. Тий. Хөрөнгийн бирж байна. За тэгээд худалдаа хөгжлийн банк байна. Шүтис, Хайс, за Апу, улсын 1-2 дугаар имлэг гэдэг ерөөсөй амар олон газрууд эдний энэ ус зөвшөөрлөгчийг хэрэгжилж байгаа. За зөвхөн нөгөө нэг юм ирээд ингээд шүүлтүр засаад өгчихгүй одоо энэ ус зөвшөөрлөгч эвдэрч болно шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө засвар үйлчилгээг үзүүлж ажиллаж ийн гэж байгаа. Юун дээр та сошиал дээр бол латинаар шууд бэлэг ус гэд бичээд хайж болно. Эсвэл кириллээр ч гэсэн Facebook дээр бэлэг ус зөвшөөрлөгч юм уу бэлэг ус гэд хайхад гараад ирнэ. Сошиал сувгууд нь гараад ирнэ. За тэндээс холбогдох усныхын дугаарыг нь аваад мэдээлэл авч болно. Эсвэл нэвтрүүлгийн дор баннераар усны дугаар гарна. Тийм. За би өмнө арай нэг өөр төрлийн загварыг танилцуулсан. Одоо энэ дээр APS Tech гэдэг ийм загварыг танилцуулъя л да. За одоо энэ жишээлбэл зэвэрдгүү ган усны цорго болон нөөцийн савтай. За хүүхэд түлэгдэхээс сэргийлэх халуун усны түгжээтэй. Нэг доор халуун 2 литр, хүйтэн 3.8 литр ус гаргах хүчин чадалтай гэж байгаа. Бид нар чинь заримдаа ингээд нөгөө нэг 2 аяг аваад кофе уух гэхэлэр хүйтэн болчиход идэг шүү. 2 кг гомын твтэйгээл дуусаа. Тэгээд тий. За LG Samsung-ийн компрессортой хэмжээнд 30 см өргөн, за 36.5 см урт, 111.5 см өндөр гэж байгаа. Тэгэхээр займаач нэг амар эзлээд тахгүй тий. Тэгээд олон төрлийн юу вэ тий? Ус зөвшөөрлөгчнүүд байлаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skypex-ийн бэлэг ус зөвшөөрлөгч хамтран ажиллаж байна. Баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Samsung Omega. За одоо миний хэрэг. За энэ хэрэг ингэсэн байлээ. За энэ хэрэг дээр болохоор бүр ингээд яг бүр шүүхийн протокол одоо тэмдэглэл нь байгаа байхгүй юу? Шүүхийн тэмдэглэл дээр өөрөө ямар ч нэр ус байхгүй. Цэг гэж яагаад? Тий. За тэгээ ингэсэн. За нэхэмжлэгч шүүхэд нэхэмжил гаргасан. Нэхэмжил гаргасан хүн болохоор за Батлан амгалан их сургуулийн цэргийн команд инженер сургууль төгссөн гэж байгаа. За цэргийн инженер мэргэжилтэй, цэргийн офицер ийм эрхтэй. За ийм эрхтэй байгаа. За тэгээд энэ хүн юу байсан? Ер нь бол ингээд Батлан амгалан их сургууль төгсөөд за тэгээ ингээд нөгөө яг ингээд шатныхаа албан тушаалыг хашаад явсаар байгаад салааны захирагч, за ротын захирагч, тэгээд зэвсэг хүчний дугаар ангийн офицер, сургагч багш, за сургагч офицер, за тэгээд Батлан хамгааллын удирдлагын академийн магистр суралцаж төгсөөд за тэгээд зэвсэг хүчний жанжин штабын дугаар ангийн одоо захирагчийн орлогч буюу одоо ингээд захирагчийн орлогч хамгийн том бараг л одоо захирагчийн орлогч гэдэг чинь 2 дахь том цэргийн ангийнхаа 2 дахь том хүн ийм албан тушаалтай ийм хүн юм байна. За тэгээд ийм том албан тушаалтай үнийг хүчрхийлэх гэж оролдож байгаа юм бах та. Гүг ингэсэн. Ийм албан тушаалтай эрэгтэй хүн одоо 10 жил ингээл яг сургуулиуд Батлан амгалан их сургууль төгсөөл багаар нь явсаар байгаад одоо захирагчийн орлогч, цэргийн ангийн захирагчийн орлогч ийм албан тушаалтаар очоод энэ хоорондоо ингээд 10 жил ажиллахдаа ямар ч сахилгын зөрчил гаргаж байгаагүй ийм ажилтан гэж өөрөө нэхэмжилтээр ингэж ütсэн байгаа. Би ийм хөө. За тэгсэн чинь ийм хэрэг гарсан. Тэгээ энэ эрэгтэй энэ офицер эхлээд шүүхэд нэхэмжил гаргаж байгаа. За тэгсэн чинь нэхэмжлийнх нь ерөнхий утга гэсэн чинь миний нэр хүндийг сэргээж тэр эмэгтэйгээс надаас уучлалт гуйлгаж өгөөч. Шүүхийн шийдвэрийн дагуу. Тэр эмэгтэйгээс болж би ингээд ажлаасаа халагдаад миний нэр хүнд албан тушаал сэв суугаад ингээд би хохирчлоо. Сэтгэл санааны болон нэр хүнд сэтгэл санааны болон санхүүгийн бодит хохирол амсчлаа. Тийм учраас энэ эмэгтэйг одоо надаар уучлалт гуйлгуулад миний одоо ажлаасаа халагдсан байх үеийн цалинг тэр эмэгтэйгээс гаргуулж өгөөч. Нэхэмжлийнх нь шүүхэд гарсан нэхэмжлийнх нь ерөнхий утга нь. За ерөнхий утга. Тэгээд яасан бэ гэж чинь нэг эмэгтэй намайг одоо ингээд нөгөө хүчинтсэн ажлын байрны бэлгийн даамд үзүүлсэн гэж намайг гүтгсээ. За ийм нэхэмжил гаргасан. Тэгээд нэхэмжилтээ өөрийгөө тайлбарлахдаа би ингээд Батлан амгалан их сургуулийг төгсөөд яг мөр доод албан тушаалд нь ахуулаад ингэсээр салааны юуны ангийн захирагчийн орлогч болсон. Тэгээ бүр сүүл рүүгээ юуны инхийг сахиулах ажиллагаанд анги хариуцж явж исэн. За тэгсэн чинь юу болсон юм бэ гэсэн чинь инхийг сахиулах ажиллагаанд анги хариуцж явхад
анги хариуцж яваад ирчээ байжсэн чи тэр хамт ажилтдаг байсан эмэгтэй ээлжийн амралтанд дуусчаад хахад 10 гаруй хоног өнгөрчөөд идэг. Ажилдаа орох хугацаанд бүр хитрээд ээлжийн амралтын хугацаа дуусаад 10-аад хоног өнгөрчөөд байгаа ажилдаа ирэхгүй болохоор би хэд удаа сануулсан. Яг миний одоо гардаж хариуцдаг одоо үеийн удирдлаганд ажилтдаг хүн бол биш ээ. Гэхдээ би ерөнхий удирдах албан тушаалтны үед ингээд юуны ээлжийн амралт чинь дуусчлаа штэ. 10 хоног болчлоо штэ ажилдаа ирээч гэж би ингээ шахад хэд хэдэн удаа ингээ шаардлага тавьсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй хувийн одоо гомдсон өс сонсон сансан байдлаар намайг одоо хүчинтсэн мэтэр зэвсэгт хүчний жанжин штабд бүр бичгээр өргөдөл гаргацсан байсан. Яана. Тэгэнгүүт зэвсэгтний жанжин штаб тэр өргөдлийнх нь ингээ дагуу ингээ нөгөө бие бүрэлдэхүүн шууд тэр өргөдлийг цагдаад өгсөн. Өөрөөсөө шийдэхгүй. Ууин чинь гэмт хэрэг юм бол цагдаад өг. Тэгээд ингээ цагдаа дээр гэж баг зөв юм уу? Тэгээд мэдхгүй байна. Тэгээд цагдаа дээр шалгуулсан байна. Цагдаа дээр шалгуулад прокурор шалгаад тэгээд одоо ямар нэг байдлаар энэ офицер эрэхтэй тэр хамт ажилтдаг доод тушаалынхан эмэгтэйг одоо хүчирхийлсэн гэсэн ийм нотлох баримт одоо ингээд олдоогүй. Энэ ийм одоо яг ийм ажлын байрны бэлгийн дарамт буюу хүчирхийлсэн гэсэн ийм хэрэг одоо юу гэдэг юу ах ингээд яг гэмт хэрэг гэж нотлогдохгүй гэд ингээд хэргийг хаацсан юм байна. Тэгээд тийм зүйлээс олж ажлаас нь халж болт юм бах та ямар ч үндэслэхгүй байна. Мэдгүй. Тэгээд ингээд ажлаасаа халагдсан. Тэгээ би ингээд нөгөө тэгэнгүүт дээрэс нь энэ эмэгтэй ингээд намайг одоо юу гэдэг ингээд нөгөө нэг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, намайг хүчирхийлсэн гэж ингэж хүмүүст ярьж яваад байна. Хамт ажиллаж исэн хүмүүс одоо цуг ингээд бүр инхийг цаг ажиллагаанд явуулж исэн хүмүүс тэр үетэл бүр манай нутгийн хүмүүст хүртэл ингээд одоо намайг ингээд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн. Тэгээд ажлаасаа халагдсан гэж ингэж ярьж яваад байна. Тэгээд одоо болтол бүр ингээд би шүүхт нэхэмжил өгчөөд ах чинь хүртэл одоо болтол ингээд яриад яваад байна. За тийм учраас энэ эмэгтэйгээс юу яагач ээ. Би ажилгүй байгаад тэгээд миний ажилгүй байсан 9 сар бол 10 сар хугацааны 11 сая 790 мянган төгрөгийн цалин хөлс. Би ажилгүй болоод за нэгдүгüүрт ийм цалин хөлс авч чадахгүй гэрүүлээд хийчихэж чадахгүй болсон. Хоёрдугаарт 5-6 сарын туршид цагдаагийн газар би байцаагдсан. Сэтгэл санааны болон одоо юу гэдэг эд материалын хохирол амссан. Дээрээс нь би ажлаасаа халагдсан. За гэрүүл хамаатан садан албан тушаалтнуудад намайг ингээд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэгч гэж одоо буруугаар ойлгуулс нэр хүндэд гутаасан. Тэгвэл тэр эмэгтэйгээс одоо тэр хүнээс энэ 11 сая 790 мянган төгрөгийг гаргуулад дээрээс нь уучлалт гуйлгуулж ингэж нөгөө нэг тий би худлаа ирсэн юм а гэж ингэж надад ингэж уучлалт гуйлгуулаач гэдэг нэг хэмжил гаргачээ. Шүүхэд. За тэгсэн чинь эсрэг тал нь одоо хариуцагч гэж байгаа. Дуудагдаж байгаа байхгүй. Тий тэгэнгүүт нөгөө эмэгтэй болохоор ингэсэн. Би надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй. За би ингээд анх одоо тэр хүнтэй би ингээд нэг юм одоо цэргийн ангид ажиллаж явах үед тэр хүн цэргийн ангид миний одоо дээд албан тушаалын хүн байсан. Тэгсэн чинь нэг удаа эхний удаад ингээд надтай ингээд нэг тийм халамцуу ирээд намайг ингээд ажиллаа эргүүлд гарч исэн чинь надтай ирж халамцуу ингээд юм ярьж ийсэн намайг жалганд авч ороод хүчээр бэлгийн ажил хийсэ. Би ингээд одоо эсэргүүцээд ерөөсөө дийлээгүй. Тэгээд би энэ явдлыг хинт ч хэлээгүй ингээд нуугаад дарцсан. Одоогийн энэ үйл явдал болохоос 10 жилийн өмнө гэж. 10 жилийн өмнө гэж байгаа байхгүй. Тий. За тэгээд он сарыг нь би нарийн хэлээд яах вэ? Тий. Тэгсэн. Тэгээд ингээд нөгөө яг ингэж утсан. Тэр үед намайг эргүүлж надтай уулзахаар халамцуу ирж юм яриад байж байхад шууд жалганд авч орж намайг зөвшөөрөхгүй байхад хүчээр бэлгийн ажил хийж байсан. Тухайн үед би яаж ч эсэргүүцээ дийлээгүй бөгөөд энэ явдлыг хинч хэллэггүй нууж ирсэн. Тэгээд үүнээс хойш би ер нь тэр хүнээс ингээд цутаагаад ер нь харьцдаггүй байсан. Тэгээ харьцдаггүй байжгаад нэг жил хотод ингээд нөгөө юун жанжи стабад ингээд суралцаад тэгээ буцаад ингээд нөгөө нэг юм хөдөө цэргийн гівч. Тэндээ очисон чи ашгүй шилжээ явцсан байсан. Тэгээ айгу ингээд тэр хүнээс санаа амарсан. Тэгээ байжсэн чинь дараа нь эрнээс хойш бараг 7 8 9 жилийн дараа ч юм уу та юу яасан. Над руу чат бичээд тэгээд би ингээ нөгөө нэг инхийг сахилах ажиллагаанд оролцсноо. Даргаар оролцсноо. Энэ өдөрт халбан тушаалаар ингээд оролцсноо. Тий. Тэгээд эренгууд чи ингээ нөгөө би ийм ажилтаа болсон. Тэгэхээр чи манад ингээд одоо ийм ажилд орооч. Одоогийн ажилласан цалин хөлс чи нэмэгдэнэ гэж хэлсээ. Тэгээ би тухай тийм чат биччихсэн. Тэгээ би тэрд нь бол хариу өгсөн хэсэг нь бол мэдэхгүй. Ямарсан чат биччихсэн гэж. Тэгээд энэс хойш харьцахгүй явсаар байгаад тэгээд ангидаа ингээд буцаад ирсэн чинь тэр хүн тэр ангид томилгодод ирсэн байсан юм шиг. Дахиад ингээд уулзчих. За ингээд тэгсэн чинь
Ер нь бол ингээд өөрийнх нь яг үгээр нөгөө одоо энэ эмэгтэй үг ингэж бичсэн байгаа одоо шүүхэд. Тэгээд үүнээс хойш харьцаагүй явсаар би ангидаа эртэл намайг хараад инээгээд надтай харьцахдаа чамайг би эзэгнэж чадсан гэсэн тавлсан царайтай байдаг байсан. Өглөө болгон чагсаал дээр намайг гоочилдог. Жаахан л ажилдаа ирээгүй удвал энэ хайч үгээд цайгаад ундаг. Тэгээд өрөөндөө дуудуулаад байхаар нь орохоор за хоёлаа нэг юу яачих вэ? Одоо тэрийг нэг юм одоо секс ичхүү гэдэг үгээр за хоёлаа нэг юу яачих вэ? Бэлгийн ажил хийчих үү? Тий, урдынхаараа ингээ юу яачих вэ? Ингээ надаас ингээ надаас зүхтаагаад байвал ингэдэж штэ гэж өрөөндөө ингээ нэг дуудаж авчраад намайг ингэдэг байсан. Тэгээ би ер нь ингээ тойрж цухтаагаад байсан чинь ер нь бол тэгээд энэ хүнтэй би аль болохоор л таарлахгүй юмсан ингээд ингэж цухтаж явдаг байсан. Тэгсэн чинь 2000 за одоо оны өөрчлөлч одоо 2019 онд хавар гэж 2019 оны хавар намайг сохтоож агаад хүчинцээ гэж. Тэгэхээр ингээд 2 удаа болчих юм да. Нэг юм 9 жилийн өмнө нэг тэгээ хизээ хойно дахиад нэг намайг сохтоож агаад хүчинцсэн байсан. Би өөдөөс нь гараараа болиулах гэж зохиод дийлээгүй. Үүнээс хойш намайг дарамтлсан хിവэрэ байсан болохоор аргагүй ирэхэнд би тэр явдал болсны 2-3 сарын дараа одоо Жинжин штабд гомдол гаргасан. Гэхдээ би одоо үгтэй цагтад гомдол гаргаагүй. Жинжин штабд гомдол гаргасан. Энэ хүн ингээ намайг хэвийн байдлаар ажиллаа хийх боломжгүй болгоод байна. Ажлын байран дээр ингээ байнга бэлгийн дарамт үзүүлээд байна. Гэт Жинжин штабд гомдол гаргасан. Би бол гутаанд оромжсон зүйл байхгүй. Энэ хүнийг ажлаас нь халаад өг гэж хэлээгүй. Цагтад өгөөгүй. Зүгээр л одоо юу гэдэм бэ? Би 50 ажиллаа хиймээр байна. Энэ хүнийг намайг 50 ажиллуулах нөхцөлөөр хангаж өгөөч гэдэг л гомдол хийсэн. Гэсэн чинь Жинжин штаб аашаад тэр өргөдлийг нь цагтаар өгүүлээд тэгээд цагтаа тэр хүний энэ хүнийг шалгацсан чи ингээд хүн өвчтсөн юм уу ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн юм уу тэгээд тэр нь ингээд шалгадаж авч ягаад ингээд юу аагүй хэрэгсээгүүд нотлогдохгүй байна гэдэг ингээд болцсон тэгээд одоо энэ эмэгтэй ингэж би одоо бол ингээд нэг төрөөд ингээд 1 сар хүрээгүй нялх хүүхдтэй хийс өрөөр төрсөн оёдл маань идэхгүй байна тэгээд жирэмсний хордлоготой байсан тэгээд би яг ингээд жирэмсний хордлоготой би юм уу байж хахад намайг цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Би яг тэр мэдүүлгээр жирэмсний ордлоготой би юм уу байсан учраас яг ингээд үнэн зөв мэдүүлэг өгч чадаагүй тэр үедээ. Тэгээд я байжсэн чинь энэ офицер ихнэр хоёр над руу уцаар яриад төрөх гэж хахад ингээд хоорондоо ингээд цогцсон гэж хэлээд өгөөч Жинжин штаб руу. Ингээд юу яагаад өгөөч цогцсон гэж хэлээд өгөөч өргөдлөө тэгвэл бид нар ч гэсэн ингээд өргөдлөө татчихаа чи ингээд одоо юу ч болчооч гэсэн. Тэгс ингээд уг нь эмхтэй болохоор Жинжин штабд нэг бэлгийн дарамтны өргөдөл өгсөн. Энэ хүн болохоор намайг гүтгэлээ гээд шүүгд өргөдөл өгсөн. Ингээ хоёулаа бие руугаа ингээд нэг нь Жинжин штаб руугаа нэг нь шүүх рүү өргөдөл өгсөн. Тэгэнгუთ чи ингээд одоо юу гэдэг цогццсон гэж хэлчихвэл бид нар шүүхээс өргөдлөө татлаа. Чамайг хүний нэр төр талтсан гэж хэлэхгүй. Дээрээс нь одоо юу гэдэг юм бэ? Ингээд цогццсон гэдэг ингээ юугаад өгчээд гуугаад ахаар нь би төрөх гэжсэн учраас би хил ам хиймээргүй наа. Нялх үедээ хүмүүстэй хэрүүл хиймээргүй наа гэж бодоод би өргөлөө буцаагаад авцсан. Өргөлөө буцаагаад авсан юм аа. Тэгсэн чинь эсэргээрээ эднэр ч ингээд өргөлөө татаж аваагүй харин ч бүр. Тэгээ намайг ингээд хэрвээ чамайг ингээд тохирчлоо гэж хэлвэл бид нар өргөлөө шүүхээс ингээд намайг гүтгсэн гэж шүүхээс өргөлөө татаж авчий гэсэн чинь намайг ингээд би өргөлөөд гомдлоо ингээд буцаацсан чинь шүүхээс өргөлөө аваагүй байсан. Энэ ч эсэргээрээ намайг бүр дахиад ингээд айгүйх гомдоож байна. Бүр доромжилж байгаа хэлбэрээ гэж хэлсэн байт юм байна. За ингээд шүүхтэр ингээд хоёулаа нэг нь миний нэр төрийг сэргээж өгөөч. Одоо би хүчнээгүү, бэлгийн дарамт үзүүлээгүй гэдэг нөгөөх нь бэлгийн дарамт үзүүлсэн. Өөрийнх нь мэдүүлгэн дээр бол 2 удаа хүч хэрглэж одоо юу гэдэг хүчнэдсэн. Тэгээ бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг байдалтай байгаа. Тэгээд шүүх болохоор ингэж шийдсэн байлаа. Үндэслэх нь гэж. За нэхэмжлэгчийн одоо офицер ирийн одоо бүх нэхэмжлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ бол анхаачны шүүгийн шийдвэр. Хэрэгсэхгүй болгосон. За нөгөө эмэгтэйгээс одоо тэр 11 сая 790 мянга төгрөг хэмжилсэн, уучлал гуйлгасан тэрийг бүгдийг хэрэгсэхгүй болгосон. За тэгээд ингэсэн байгаа нөгөө нэг яг үнэхээр одоо юу гэдэм бэ? Та нөгөө ажилласаа халагдсан чинь бол энэ эмэгтэй биш ээ. Энэ эмэгтэй таныг халаагүй. Тэр удирдлах албан тушаалтан буюу таныг ажил олгосон байгаа тэр Жинжин штабч гэдэг юм уу тэр газартаа хандаа. Тэгээд хохирлоо тэр газараараа төлөвл. Ажлаас халагдсан бол тэр газартаагаа л хариуцаа. Энэ эмэгтэйтэй бол хамаагүй, энэ эмэгтэй хамаагүй юм байна. Дээрээс нь одоо юу гэдэм бэ? Тэр эмэгтэй тэгсэн байлээ. Би тэр нөгөө энэ хүн шиг ингээд намайг хүчнэдсэн гэж яриад яваад байна гинэ. Би
юу гэж өөрөө хүчирхийлүүлчихэд яриад яваад ах юм бэ? Би энийг бүр нөхрөөсөө хүртэл нууж байгаа ч тий. Нөхрөөсөө хүртэл нууж байхад юу гэж ингээд би хүмүүст очиад намайг одоо хүчинтсэн, надад бэлгийн дарамт үзүүлсэн гэж ярьж явах юм бэ? Тэгээд ингээд шалгаад үтсэн чинь яг тэгэж ингээд бусдад одоо нэр хүндийг нь гутаахаар төвшөнд ингээд цуу тарааж хүчинтсэн гэж өчрхийлсэн бэлгийн дарамт үзүүлсэн гэж яригдсан тийм яриа нотлогдоогүй. Тийм болохоор энэ эмэгтэй тандсан тэр офицер ирийн бүх нэг хэмжлэгийг шүүх хэрэгсэхгүй болгоод тий тэр цалингаа бол одоо таныг ажлаас халсан ажиллагч байгууллагаасаа нэг одоо гэдгийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан бол тэр газар руугаа ажлаас халсан газар руугаа нэг хэмжлэлээ гарга энэ нөгөө нэг юу яагаад байгаа энэ эмэгтэй болохоор тэгж яриаггүй юм байна. Тэгээд ч энэ хүний ярьсан байлаа гэж ботход одоо тэр чин таны нөгөө ажил хэргийн нэр хүндэд нөлөөсөн гэдгийг нь батлах, нотлох баримт алга. Та өөрөө энэ хүн ингэж сонссон байлаа, энэ хүн ингэж сонссон байлаа гэсэн нотлогоо бүрдүүлж авчраагүй шүүхтэр гэсэн байна лээ. Тийм тэгээд ер нь бол ерөөсөө л нөгөө хэмжлэлийг нь л хэрэгсэхгүй бүх тэр эмэгтэй эсрэг бүх нэг хэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгоод за ингээд шүүхийн анхан шатны шүүдэрвэл ингэж гарсан юм байна лээ. Одоо хоёулангийн одоо бараг л нэг цагаатгсан. За цагаатгсан гэдэг үг буруу юм байна. Тий, цаашаага одоо давж заалдаж болно гэж байгаа. Тэгээ эн чинь бол нөгөө нэг офицер эрэхтэй шүүхэд нэхэмжил гаргасан. Миний нэр хүндийг тэгэхээс нөгөө эмэгтэй болохоор зүгээр л ажлын байрны бэлгийн дарамт үзүүлээд байна гэж өдөртөх тий гомдол гаргасан. Хоёр өөр. Нэг нь бол яг шүүхэд нэхэмжил гаргасан. Эмэгтэй болохоор зүгээр л гомдол гаргасан. Тий ажлын байрны бэлгийн дарамт гэж гомдол гаргасан юм байна л. Тэгээд бүх хэмжлэлийг нь бол шүүх одоо юу гэдэг ингээд хэрэгсэхгүй болгоод энэ хэрэг бол зүгээр юуны дав заалгачтай шүүхэд 14 хоногийн дотор ингээд юу гаргаж болно. Дав заалдах хөстэй гаргаж болно. Тий гомдлоо гаргаж болно. Ийм хэрэг. Амар сони юм тий. Тий. Мэдгүй тэр эмхтэй тэгээд хөрх юм их амар мэдгүй. Харин одоо яг үнэхээр тэр эмхтэй энэ офицер хоёрын альных нь зөв ч юм уу, буруу ч юм уу энэ хэрэг цаашаа яах нь бол мэдэхгүй. Тэгээ ямарсан анхшны шүүхэл ингэ шийдэл тэр эрхтэн шүүхэд нь хэмжил гаргасныг бүгдийг нь үгсгэсэн юм бэл. За нэг ийм хэрэг байна. За энэ дөрөд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. 417 нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамин E Джеймсон брэнд хамтран ажилласан. За мөн Skymix компани бэлэг ус цэвэршүүлэгч нэвтрүүлгийн түвшээр ажиллаж байна. За баярлалаа. Дараагийн 417 нэвтрүүлгийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega.